Туулын хурдны замын төслийн үйл ажиллагааг төр зогсоолоо. Шүүхийн шийдвэрээр дансан хаагдсан аж ахуйн нэгжүүдийн дансыг нээх боломжгүй гэлээ. Төрийн албан хаагчид ажлын 5 өдрийн 1 өдөр нь зайнаас ажиллана. Ипотекийн зээлийн хүлээгдэл 44.7 мянган иргэн байна. Аримтргийн үзэгчдээ Тэнгэр телевиз 7.10 мэдээллийн хөтөлбөр шинэ студиэс танд хүрч байна. Төрийн албан хаагчид ажлын 5 хоногийн 1 өдөрт нь цахимаар ажиллах шийдвэр өнөөдрөөс хэрэгжиж эхэллээ. За хэдийгээр төрийн албаны тухай хуульд энэ тухай заалт байдаг ч хэрэгждэггүй байжээ. Үүнийг хэрэгжүүлж эхлэх шийдвэр өнөөдрийн засгийн газрын хуралдаанаас гарлаа. За мөн төрийн албаныхныг амралтын өдрөөр ажилуулахгүй байх чиглэлийг ерөнхий сайд учрал үүрэг болгожээ. 213 мянган төрийн албаагч байна гэдэг судалгаа төрийн албаны зөвлөлийн сайтн дээр байж байна. Тэгэхээр хэдэн хамрагдах вэ гэдэг нь ойлгомжтой. Төрийн албаагч гэдэг одоо ангилалд орж байгаа бүх хүмүүс хамрагдана. За цалгалтын хувьд бол зайнаас ажиллаж байгаа болохоос биш гэртээ амарч байгаа гэсэн үг биш. Иргэдэд чирэгдэл үүсэхгүй. Тэрийг дотоод зохион байгуулалтаараа хангана бүгдээрээ төрийн байгууллага 1 өдөр бүтнээрээ зайнаас ажиллана гэж бол байхгүй. Газар хилтэс тодорхой цагийн хуваар гаргаад тэр тухайн хуваарийнхаа дагуу төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг тасралтгүй хэрэгжүүлнэ. Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын даргын хэлснээр бол төрийн албан хаагчид 1 өдөр зайнаас ажиллах энэ шийдвэр 213 мянган төрийн албан хаагчдад бүгдэнд нь адилхан үйлчлэх юм байна. За мэдээж төрийн байгууллагууд дотоод зохион байгуулалтад хийх тул иргэдэд ямар нэгэн чирэгдэл учруулахгүй байхаар зохицуулна гэлээ. За ингэсээр эрчим хүч, бензин тос зэрэг хэмнэлт гарна гэж үздсэн байна. Харин чухам нэг асуулт эргэлзээ дагуулж байгаа нь эмч багш нар зэрэг ачаалалтай ажилддаг хүмүүст ажлын 5 хоногийн 1 өдөрт амрах боломж олдох хэсэг нь эргэлзээтэй байна. За нөгөөтэйгүүр төрийн албан хаагчдтай холбоотой бас нэг шийдвэрийг өнөөдөр ерөнхий сайд гаргалаа. За тэр нь төрийн бүх шатны удирдлагуудыг албан хаагчдаас тайлан нэгтлэх байдлыг халах шийдвэр байлаа. Сайд нар, агентлагийн дарга нар, бүх шатны албан хаагч нар мэдээлэл хэрэгтэй бол энэ дашбордоос хар. Бүх мэдээлэл чинь бэлэн байгаа. Энэ real time нэг юм тайлан бичдэг л хэдэн төрлийн албан хаагчтай болчихлоо шүү. Юу хийж нэхэр тайлан бичиж. Тэгээ тэр тайлан гिचүн дээр уншиж байгаа хүн байхгүй. Тэр хүн юу хийж нэхэр дээшээгээ дахиад тайлан бичиж байгаа байхгүй. Тэрөөсөө дээшээ тайлан бичсээр үдл энэ амьдрал дуусла. Тэгэхээр төрийн албан хаагчдаас цаасаар тайлан нэххийг хориглоно. Энэ кабинетийг хэрэгжилж сурна. Ийхүү төр өөртөөгөө мэдээллээ иргэнээс нэхэхгүй гэж хойчилсан ч төр мэдээллийн хоорондоо солилцдоггүй гэдгийг хэлж байлаа. Энд дашборд ашиглаж тайлан нэгдэг байдлаас салах шийдвэрийг гаргалаа. Монгол Улсын ерөнхий сайд асан оюун эрдэнэ хууль зүйн дотоод хэргийн сайд асан одоогийн засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Баттөмрийн энх хоёрыг 1.3 сая Америк долларын авилга авсан гэж 3 дугаар сарын 26-ны өдөр авилгатай тэмцэх газарт өгч байгаагаа зарласан. За харин өнөөдрийн хүртэл энх хоёр энэхүү мэдээллийг ор үндэсгүй гүтгэлэг гэж мэдэгдсээр байна. Ерөнхий сайд оюун эрдэнэ улсын хурлын гишүүн одоогийн засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргыг эрүүгийн хуулийн 22-ийн 4-ийн 3 буюу улс төрд нөлөө бүхий этгээд хахуул авах гэсэн зүйл ангаар шалгуулах хүсэлт гаргасан. Тэрээр энэ хүсэлттэй энх хоёрыг Bot International Group-ийн баясгалан захирлаас 1.3 сая Америк долларын хахуул авсан гэд 2 цагийн бичлэг 894 хуудас баримт бий хэмээн мэдгдсэн юм а. Энэхүү авилгыг авахдаа Баттөмрийн энх хоёр улсын хурлын нүүрсний хэргийн сонсголын үеэр мэдээллийг нуун дарагдуулсныхаа төлөө авсан гэж мэдэгдээд байгаа юм а. Энэ нөгөө 1.3 сая ам доллар энэхээр хахуулт авсан гэдэг байгаа тэр шийдвэр 19 оны 9 сарын 9-ний өдрийн 47 дугаар Эрдэнэс тавталгай компани тузан шийдвэр. Оюун эрдэнэ хэрэглэхийн сайд байх. За энэ асуудлууд нь сонсголоор 2023 оны 12 сарын 21-ний өдөр энэ асуудал нь хяналт шалгалт шинжээчийн дүгнэлтээр олон нийтэд нээлттэйгээр тавигдсан байна. Одоо энэ 110 сая доллар ийм учиртай шилжсэн байна. Энэ дээр ийм асуудлууд байна гэдэг одоо намайг чи нөгөө энийг яриагүйхаа төлөө мөнгө авсан гэж яриад байгаа байхгүй.
Ерөнхий сайд асныг авилгын хэргийн талаарх энэхүү хэргийн баримтаа гардуулж өгснөөс хойш даруй 10 хоног өнгөрсөн байна. Шинэ засгийн газар томилогдох үеэр авилгын хэргийн талаар мэдээллийг мухарсан эсхийг энх баяраас хэд хэдэн улсын хурлын гишүүд тодруулж байсан юм а. Харин өнөөдөр авилгатай тэмцэх газар ерөнхий сайд асны энэ хүсэлтийг шалгаж хэрэг бүртгэл нээсэн гэдгээ мэдээллээ. За тэгэхээр улсын хурлын гишүүн оюун эрдэнэс бол 2026 оны 3 дугаар сарын 23-ны өдөр авилгатай тэмцэх газар бол гомдол мэдээлэл ирүүлсэнийг та хүмүүжээ тий. За үүнийг бол хүлээн аваад эрүүгийн хуулийн 22-ын 4-ийн 3 буюу улс төрд нөлөө бүхий идгээд ахуул авах гэсэн зүйлэнгээр бол үндэслэн 3 дугаар сарын 31-ний өдөр нь хэрэг бүртгэлтийн хэргийг шийдүүлсэн байна. За би бол одоо хамгийн төвчээртэй байдлаар нэгэнт хуулийн байгууллага энд нь хариу өгч чинь цаг хугацаа өөрөө энэ нөгөө үнэн мөнийг нь юу яах учраас гэдэг утгаар би хүлээж авч байгаа. Авилгатай тэмцэх газраас нэр бүхий 7 арилжааны банкн дэх энх баяр болон түүний хамаарал бүхий этгээдүүдийн дансны хуулгыг шүүж гомдол гаргагч талын дурдсан гэрчүүдээс мэдүүлэг авч дууссан тухай их сурвалжууд дурдж байна. Мөн түүнчлэн ерөнхий сайдын ирүүлсэн 2 цагийн бичлэгийг эвлүүлэг мөн эсхийг тогтоохоор шүүх шинжилгээний ерөнхий газарт хүргүүлээд байна. Туулын хурдны замын төслийн хэрэгжилттэй холбогдуулан байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яамны удирдлагууд нийслэл мөн төсөл гүйцэтгэгч компани төлөөлөлтөд уулзалт хийж төслийн явц байгаль орчинд үзүүлэх нөлөөлийн асуудлыг хэлэлцэж төслийн үйл ажиллагааг төр хойшлуулахар болжээ. За уулзалтын үеэр байгаль орчны хууль, стандарт, шаардлагыг бүрэн мөрдөх, баталгаатай судалгаа, үнэлгээнд тулгуурлан үйл ажиллагаа явуулах шаардлагатайг онцолжээ. Мөн энэ үеэр хяналт шалгалтаар төслийн хэрэгжилтийн зөрчил илэрсэн талаар мэдээллээ. Тодорхойлбол байгаль орчны нөлөөллийн наривчилсан үнэлгээнд заасан шаардлагуудыг бүрэн хэрэгжүүлээгүй, тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулаагүй байхад үйл ажиллагаа эхлүүлсэн зэрэг зөрчил илэрсэн байгаа юм а. Иймд байгаль орчны менежментийн төлөвлөгөөг боловсруулж батлуулах хүртэл төслийн үйл ажиллагааг төр зогсоох, илэрсэн зөрчилд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага тооцох зэрэг арга хэмжээг авахар шийдвэрлэжээ. За энэ төсөл нь туул гол дагуу 32 км урт 6 игнэ бүхий автозам барих бөгөөд нийслэлийн 4 дүргийг хамрах бүтээн байгуулалт юм а. Учирлын засгийн газар байгуулагдаад ажлын эхний 7 хоногоо эхлүүллээ. Тэнгэр телевизийн мэдээний алба энэ 7 хоногийн турш учирлын засгийн газраас юу хүлээх вэ? Сэдвийг цувралаар хөндөж байна. Учирлын засгийн газраас юу хүлээх вэ болон эхэлж байна. Өнөөдөр сангийн яамнаас эхлэе. За төрийн мөнгөний авдар гэгддэг сангийн яамны сайдаар сүүлийн 5 жилийн турш нэг хүн ажиллаж байсан. За харин ерөнхий сайд учрал өөрийн танхимаа бүрдүүлэхдээ сангийн сайдыг сольж зах жавхлангийн оронд Мэд сайхыг нэг томилсон. За хөдөө аж ахуйн салбараар ажиллаж байсан Мэд сайхан өмнө нь сангийн яамд газрын даргаар ажиллаж байсан туршлагатай. Энэ чинээгээр шинэ сайдын хийх ажлын хүлээлтж өндөр байгаа юм а. Удаан хүлээгдсэн татварын багц хуулийг батлуулахаас эхлээд эдийн засгийн сорилттой байгаа энэ хүнд ухаалгаар давах үүрэг түнд ногдож байгааг их сурвалжууд хэлж байгаа юм а. За энэ мэдээллийг бид та бүхэнд тун удахгүй хүргэх болно. За одоо харин та бүхэнд батлан хамгаалах яамны талаарх мэдээллийг хүргэе. Учрал одоо хуучин засгийн газраас 10 сайд авч үлдсэн. Түүнээс 8 нь улиран томилогдож байрандаа үлдэж байгаа бол 2 нь сэлгэн томилогдсон. За үлдсэн одоо сайдууд нь шин сайдууд байгаа юм а. Улирсан 8 сайдын нэг нь бол яхахгүй батлан хамгаалахын сайд Батлууд. За тэрээр Зандан шатрын засгийн газарт одоо салбарын сайдаар ажилласан 9 сарын хугацаанд хийж хэрэгжүүлсэн онцлог ажлуудыг 7.10 мэдээллийн хөтөлбөр энэ хэсэгтээ онцолж байна. Өөрийн 4 цагт яамныхаа удирдлагуудаа дуудаж, улаан хэвс, хүндэт харуулуудаа жагсааж байгаад өөрөөсөө тамга тэмдэг ажлаа хүлээж авсан. Бэлтгэл хурандаа цол хүртсэн. Засгийн газрын хуралдаанд хурандаа мөрдөстэй 4 тувтас өмсөж ирсэн гээд улиран томилогдсон Дамбын Батлууд сайд олон нийтийн сүлжээнд ихээхэн баалуулж байгаа. Тэгвэл батлан хамгаалахын сайдаар ажилласан 9 сарын хугацаанд тэрээр ямар ажлууд амжуулсныг иргэн сануулъя. Батлууд сайдаар томилогдсноос хойш салбарынхаа албан хаагчдын нийгмийн асуудалд голлон анхаарч ажилласан нь анзаарагдана. Тэндээж 2026 оныг хүн төвтэй хөгжил шинжилтийн жил болгон зарлжээ.
Сүүлийн 14 жилийн турш шийдэгдээгүй байсан энхийг сахиулагчдын нөхөн олгорын асуудлыг 80-20 харьцаатай болгон өөрчилсөн. Салбарынхаа 205 албан хаагчдад 4.1 тэрбум төгрөгийг орон сууцны урьдчилгаа бүрдүүлэхэд зориулан буцалтгүй тусламж хэлбэрээр олгож, ипотекийн зээлд дараалал харгалзахгүй хамруулсан. Аслагдсан бүсэд ажиллаж буй албан хаагчдын урамшуул мэргэжлийн зэргийн нэмэгдлийг баталсан. Үн цэргийн албыг мэргэжил олгох залуу боловсон хүчнийг гагнуурчин цахилгаанчин засалчин зэрэг мэргэжлүүдээр суралцуулах нээлттэй хөтөлбөр хэрэгжүүлж эхэлжээ. Шулуухан хэлэхэд энэ ажлууд бол Батлан хамгаалахын сайдын гэхээс илүүтэй аймгийн засаг даргаар ажиллаж байсан хүний сурц туршлагаар эхлүүлсэн нийгмийн шинжтэй ажлууд. Харин Батлан хамгаалах салбарын чиглэлд хэрэгжүүлэх голлох ажил нь шинэ ихтгэл эрс шинэтгэл нэрийн дор Батлан хамгаалах салбарт нийт 18 төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгаад байна. Үүний нэг нь зэвсэг түвшний зэвсэглэл, техникийн шинжилгээний ажил бөгөөд эхний ээлжид 1.1 их 80 орчим төгрөгийн төсөл хөтөлбөр арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгасан нь Монгол улсын зэвсэг түвшний сүүлийн 30 гаруй жилийн түүхэндх хамгийн өндөр дүнтэй хөрөнгө оруулалтын ажил болж байна. Өнөөдөр Монгол улсын зэвсэг түвшний зарим зэвсэглэл дэлхийн улс орнуудтай харьцуулахад хоцрогдсон ашиглалтын хугацаа дууссан болон сэлбэг хэрэглийн үйлдвэрлэл зогсон зэргээс үүдэн зэвсэг техникийг шинжлэх, үүрэг гүйцэтгэх боломжийг нэмэгдүүлэх зайлшгүй хэрэгцээ шаардлага бий. Мөн дэлхийн улс орнуудын геополитикийн нөхцөл байдал, эрсдэлтэй зэвсэглэл, техникийн хөгжил, хиймэл оюун ухаан, инновац суурилсан нэгсэгчгүй нисэх төхөөрөмж, кибер аюулгүй байдал, довтлогоо зэрэг шинэ арга барилыг зэвсэг түвшиндээ нэвтрүүлж буй учраа бид ч мөн адил дэлхийн хөгжлөөс ухрах ёсгүй. Дэлхийн улс орнууд төсвийнхээ 2 орчим хувийг Батлан хамгаалах салбартаа зарцуулдаг бөгөөд геополитикийн эзэгтийн цаг мөчид энэ тоог 5% төрөхээр ажиллаж байна. Харин манай орны хувьд улсынхаа төсвийн ердөө 1.7%-ийг Батлан хамгаалах салбартаа зарцуулдаг бөгөөд Батлан хамгаалах яам энэ тоог нэмэгдүүлэх чиглэлд анхаарч ажиллаж батлуулж чадвал батлууд сайдаар улирсны гол үр дүн байж болох юм а. Төрийн мөнгөний авдар гэгддэг сангийн яамны сайдаар сүүлийн 5 жилийн турш нэг хүн ажиллаж байсан. За харин ерөнхий сайд учрал өөрийн танхимаа бүрдүүлэхдээ сангийн сайдыг сольж жавхлангийн оронд Мэнд сайхныг томилсон юм а. Хөдөө аж ахуйн сайдаар ажиллаж байсан Мэнд сайхан өмнө нь сангийн яамд газрын даргаар ажиллаж байсан туршлагатай. За энэ чинээгээрээ шинэ сайдын хийх ажлын хүлээлтч өндөр байгаа юм а. Удаан хүлээгдсэн татврын багц хуулийг батлуулахаас эхлээд эдийн засгийн сорилттой байгаа энэ хүнд үеийг ухаалгаар давах үүрэг түнд оногдож байгааг их сурвалжууд хэлж байгаа юм. Арх дорндод үсэд байгаа сөргөлдөөний оч манай улсад хэдийнэ өсрээд ихсэн. Энд энэ үеийг ухаалгаар давж гарахад төсөн мөнгөний бодлого, санхүүгийн сахилгавт хамгийн чухал гэдгийг эдийн засагчид хэлж яллаа. За хэдийн засгийн газар хэмнэлийн горимд шилжихээ зарласан ч энэ нь хариу арга хэмжээ авахд хангалтгүй гэдг нь ойлгомжтой. Энд нэг яралтай төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа төслүүдээ эрэмблэх шаардлагатайг хэлж яллаа. Түүнчлэн тунгу тухгүй 2027 оны төсвийн хүрээ 2028-аас 2029 оны төсвийн төсөөлөл улсын хурл руу орж ирнэ. За эдгээр баримтчгүүд дээр засгийн газар төсвийн зардлаа хязгаарлах нь зүйтэй гэлээ. 2027 оны ерөнхийлөгчийн сонгуул, 2028 оны улсын хурлын сонгуулийг өгсөн улс төрийн шинжтэй төсвийн тэлэлтийг хэрхэвч хийж болохгүйг анхааруулж яллаа. Төсвийн бодлогыг хэрэгжүүлэх гол яамнаас хүлээх хүлээлт бол төсвийн бодлогыг оновчтой Монголын эдийн засгийн Монгол улсын нөхцөл байдал болон гадаад эдийн засгийн геополитикийн орчинд тохирсон төсвийн эрсдлээс хамгаалсан төсвийн зөв бодлого явуулах ийм л хүлээлт байгаа. Ер нь ийм бодлого явуулах ёстой байх. Тэгэхгүйгээр төсвийг буцаагаад тэлэх, төсвийг өсгөх энэ үйлдэл нь бол өнөөдрийн Монголын эдийн засагт эдийн нөхцөл байдал тодорхойгүй байгаа юм үед тэм таатай зүйл биш болох. Эдийн засгаа дэмжсэн за мөн түнчлэн ялангуяа бизнес эрхлэгчдийн дэмжсэн бодлогуудыг хэрэгжүүлэх нь аюул чухал байгаа даа. За мөн түнчлэн одоо төсвөө ялангуяа бас яг боловсруулж батлуулахдаа бол энэ дээр бол яг одоо хөрсөн дээр буусан бодит байдалтай нийцсэн энэ бодлогуудыг одоо төсөв боловсруулах илүү зүйтэй ах гэж бодож байна. За тэгээд төсөв мөнгөний бодлого хоёрын бас уялдаагаа хангаж ажиллах илүү зүйтэй гэж хараад байна. Салбарын яамдын санал дээр үндэслэж сангийн яам төсөө өгдөг. За бүх сайд нар салбарынхаа төсвийг нэмэх хүсэл тавьж зовлон тоочдох нь нууц биш.
За энд төсвийг байрлахдаа салбарын яамдын ажлын гүйцэтгэл хөрөнгө оруулалтын үр дүн зэргийг зөв хэмжих нь чухал гэдгийг зарим улсын их хурлын гишүүд хэлж байлаа. Түүнчлэн хотын хөлтгөөс нагуур цахилгаан станцууд нь дэлбэрхээс нагуур хахад зарчим хүчний салбар нь соёлын салбараас бага төсөвтэй явж ирсэн энэ тогтолцоог халж чухлын ирэмбийг баримталж ажиллахыг шин сайдаас хүслээ. Нөгөөтэйгөр удтад хүлээгдсэн татврын багц хуулийн уяаг тайлж иргэдийн хүлээлтийг эцэслэх асуудал тулж ирчгээд байгааг санууллаа. Энэ хаврын чуулганаар бид нэр 27 оны хөгжлийн төлөвөө ярина. Хоёрдугаарт нь 25 оны төсвийн гүйцэтгэл ярина. Энэ дээр бол засгийн газрын гишүүдэд бас хэлсэн байгаа, сайд нарт хэлсэн байгаа. Шалгуур үзүүлэлттэй зөв тодорхойлж чадсан уу? Хөрөх үр дүндээ хүрч чадсан хэсэг чадаагүй бол яагаад гэдэг асуултуудыг байнгын орон болон нэгдсэн чуулган дээр тавиад явъя гэж бодож байгаа. Үүн дээр бол сангийн яам болон эдийн засгийн хөгжлийн яамны манлайлалыг хэрэгтэй болоо гэж бодож байна. Миний хувьд ажлын хэсгээр ахлаад хуулийн эрх зүйн орчныг засахаар ажиллаад явж байгаа. Төсвийн бодлогот юу оруулах вэ гэхээр асуудлууд эрэмблэх ёстой. Нин чухал байгаа асуудлуудаа нэгдүгээрт ингээд ач холбогдлоор нь эрэмбэлж байгаа. Шаардлагагүй гэсэн зарим зүйлүүдэд бид нар тийм үү төр зарцаах ч гэдэм үү төр санхүүжилтийн их усруудыг өөр зүйлд зарцуулах ч юм хэрэгцээтэй шаардлагатай улаан гэрэл бас чадбайгаа зүйлүүд рүү анхаарал тавих нь зүйтэй гэсэн ийм оновчтой бодлогуудыг бид нэр эрэлхийлэх ёстой л гэж хэлмээр байна. Төсвийн орлого тасраад эдийн засаг хүндрээд ирэхэд бол нэмэх тодтол хийхгүй нь ойлгомжтой. Бүсээ чангалж илүү их хэмнэх, илүү их боломжийг эрэлхийлэх юм шаардлага үүсэх бах. Шаардлагатай тохиолдолд хөрөнгө оруулалтын ажлуудаа хүртэл эренбэлж хойшин тавьж болох хөрөнгө оруулалтаа хойшлуулна гэдгээ ерөнхий сайд мэдгдсэн шүү дээ. Тийм учраас өнөөдөр бол бид хамгийн гол нь энэ макро эдийн засгийн түвшинд гадаад улс орны нөлөөтэй, гадаад эдийн засгийн нөлөөтэй үзүүлэх энэ нөлөөллийг ард иргэдийн амьдралд хамгийн бага сөрөг нөлөөтэйгээр буулгаж, их зөөлөн буулгах энэ л бодлогыг хэрэгжүүлэх засгийн газрын нэм тэргүүний зорилт байгаа гэж харж байна. Ийхүү төсөв мөнгөний бодлого болоод хууль эрх зүйн хүрээнд өөрчлөлт сайжруулалтыг шаардлагатайгаас гадна системийн хувьд бурууга харчихсан тогтолцоог халах асуудлыг ч мөн хөндлөө. За тэр дундаа сангийн яамны харьяанд байх татврын албаныхны харилцаа хандлага, авилга хээл ахуулын асуудал хэрээс хэтэрсэн гэдгийг хин хөнгөө ярьдаг. За энэ асуудлыг зэгцэлэхэд суурь насны эхлэх ёстойг мэрэгжлийн хүмүүс хэлж байлаа. Авилга гэдгийг бол ер нь бол анзаарахад бол юу гэж бодож байгаа юм бэ гэхээр сүлжээ болж байна. Тэгэхээр энэ сүлжээн дээр нь ажиллаач хэл гэдэг. Яагаад энд ийм нөхцөл бий болоод байна? Нөгөө систем, хууль нь ийм болгоод байна уу гэдгээс эхлэх хэрэгтэй байхгүй юу? Тэрнээс биш байцаагчийг шахаалал бол одоо 20-30 жил биднээс тэгж ажиллалаа шүү. Байцаагчийг л буруутгаад энэ байцаагч нар л ингэж авдаг ч гэдэг юм уу те. Гэтэл цаана нь хууль эрх зүй гэдэг юм тэгвэл яагаад ийм нөхцөл хүргээд байгаа гэдгийг харах хэрэгтэй. Манай хууль тогтоомж бас өөрөө ийм байдалтай очиж байна. Тэгээ зөрчлийн тухай хууль байж байна. Нэгт өргөний орлого олоогүй аж ахуйн нэгжийг торгох шийдэх ёстой ч юм уу, үгүй ч юм уу гэдэг ийм асуудал үүснэ шүү дээ. Дараагийн нэг ойлголт нь бол татрын хуулийг аливаа хууль тогтоомжийг хэрэгжүүлэхдээ цэвэр одоо яхны үг үсэг цэг таслалаар явах ёстой юм уу? Тухайн зүйлийнхаа эдийн засгийн агуулга ач холбогдлыг ойлгож тухайн зүйлд мэргэжлийн уян хатан байдлаар хандах ёстой юу гэдгийг бас одоо ойлгуулж сурах асуудал маш чухал байгаа байхгүй юу? Сангийн яам бол бусад салбарын яам шиг сайдан солигдохдоо зэрэгцэн бодлого нь өөрчлөгддөг яам биш. Хамгийн гол нь төсөвлөлт төлөвлөлтөө чамбайруулж татвар төлөгчдийн халааснаас гарч байгаа нэг төгрөг бүрийг үр ашигтай хэмнэж зарцуулах нь чухал гэдгийг их сурвалжууд хэлж байлаа. За харин улиран сонгогдсон эдийн засаг хөгжлийн сайд энх хоёрт олон жил хүлээгдэлд гатсан хуулийн төслүүдийг урагшлуулах ажил оногдож байна. Өнгөрсөн жил ерөнхий сайд уучрал эдийн засгийн эдийн засаг хөгжлийн сайд байхдаа 2026 оны Монголын эдийн засгийн чуулганаас өмнө хөрөнгө оруулалтын хуулиа баталж чадахгүй бол форум хийж чуулдгаа болио гэж хэлж байсан удаатай. Ингээд хэлсэн үгэндээ эзэн болох хариуцлага энэ засгийн газарт тэр дундаа эдийн засаг хөгжлийн яам дээр тулж ирлээ. Хэрвээ гадаадын хөрөнгө оруулалтын хууль гарахгүй бол экономик форум дахид Монгол зохион байгуулагдахгүй гэдгээ тохирч. Тэгээ уучлаарай тий. Хоёроо. Одоо болох хэрэгтэй. Одоо дараа жил дахиад одоо юу болох юм чинь тийм ээ. Тий. Тэгэхээр одоо лавгийн ерөнхийлөгч хэлэх гээд тэр зөвшөөрлийг хоёулаа тэр 14 хоногт өгөхгүй бол хоёулаа дахиж энэ арга хэмжээнд ирээд ирэхгүй. Тэгээ холхон байж дээр өгөхгүй.
За нийтээрээ шахуу олон жил дуншиж яваа хуулийн төслийг батлагдахыг хүлээж байна. За тухайлбал хөрөнгө оруулалтын тухай хууль 10 гаруй жилийн өмнө батлагдсан энэ хуулинд өөрчлөлт оруулахаар ярьж ирсэн ч ганц ч цэг таслал хөдөлгөөгүй өдий хүрлээ. За гэтэл жил болгон зохион байгуулдаг томоохон хууль цуглааны товод гарч ирлаа. За тэднийг ирэхэд аль 2-3 жилийн өмнө батлана гэж ярьж ирсэн хуулиудаа өөрчлөөгүй хэрнэ засгийн газар 2 ч удаа сольчихсон сууж байх нэ. Эдийн засгийн эрхчлөөний хууль, зөвшөөрлийн тухай хуулиа, татварын багц зүйлүүдээ бүгдийг ерөнхийдөө бол ер нь яаралтай энэ хаврын чуулган хилцээд баталжаасай. За одоо 6 сарын сүүлд эдийн засгийн нэг форум чуулган болно. За тэр форум дээр ерөнхийдөө манай зарим албан тушаалтан маань ерөнхийдөө бол дараачлал эдийн засгийн форум гэхэд ерөнхийдөө хөрөнгө оруулалтын хуулиа батлаагүй бол энэ форум их шаардлага байна уу гэж бол хэлж ирсэн. Тэгэхээр тэр ерөнхийдөө юутайгаа агаар нэгтэйгээр бол энэ олон хүмүүсүүд ингэ батлаад явчаасай. Энэ одоо хаврын чуулган бол яг онцгой одоо хүлээлт үүсгэсэн ийм хаврын чуулган байгаа л да. За ингээд их жил одоо 28 онд эрхлэгчийн сонгуул болохтой холбоотой 27 онд одоо намрын чуулган ч гэдэм үү энэ чуулгануудаар бол илүү энэ хууль хэлцүүлэлт гэхээсээ илүү улс төрчөө явж ийм одоо нөхцөл байгаа учраас энэ хаврын чуулган бол бизнес эрхлэгчдийн хувьд бол маш чухлаа гэсэн нэм хүлээлттэй байсан. Харин бизнес эрхлэгчдийн зүгээс бизнесийг дэмжих бус чөлөөлөх ажлыг хүргэжлүүлэхийг хүслээ. Ерөнхий сайдын зүгээс бизнесийн үйл ажиллагааг чөтгөрсөн байдлыг халахаараа чөлөөлөх санаачилгааг улсын хурлын дарга багтаа гаргасан. За үүний үргэлжлэл болгож дансан хаалттай аж ахуйн нэгжүүдэд 1 сарын амьсгаа авах хугацааг гаргаж өглөө. За энэ санаачилгаа цаашид үргэлжлүүлж төрийн худалдан авалтыг чөлөөлөх бодлогыг хэрэгжүүлэхийг жижиг дунд үйлдвэрлэгчдийн зүгээс хүсэж байна. Бидний гаргаж байгаа санаачилгаа юу гэхээр төрийн худалдан авалтыг чөлөөлье. Энэ хүрээндээ төр яг юу худалдан авахаа болж өгвөл эртхэн мэдээлэлчтэй бай. Одоо төсөвтөр бүх юм тодорхой болж байгаа. Тэгвэл тэр үед нь за одоо 27 онд ч Монгол улс 5 орчим их 80 төгрөгөөр ийм авах нэ, ийм санал жирээ авах нэ, ийм төрлийн бараа материал авах нэ гэдэг нь бүх тоо баримтаагаар тодорхой болчих юм бол одоо төрмөнд үйлдвэрлэгч нарыгаа дэмжихдээ үйлдвэрсэн бараа материалыг авъя гэхээсээ илүүтэйгээр үйлдвэрлэгч нар буцаагаад яг төрмөнд юу авах гээд байгаа юм бэ? 5 их 80 төгрөөр юу авах гээд байгаа? Тэрэнд зориулаад одоо үйлдвэрлэгч нар бараа материал үйлдвэрлэх бүрэн боломжтой болсон. Бизнесээ дэмжиж гэж ярих болчоо. Ядад зүгээр одоо ямар нэгэн хаалт хязгаарлалт тавихгүй байх буюу одоо чөлөөлөх талаас нь илүү анхаардаг болооч. Хуулиар хориглоогүй бол тэрнийг одоо бусд нь бол одоо хэрэгжүүлэх боломжтой гэдэг энэ үндсэн зарчмаа хэрэгжүүлдэг болооч гэдэг утгаар нь бол эдийн засгийн хөгжлийн яамн дээр илүү одоо манлайлж ажиллах хэрэгтэй болов уу гэж бодож байна. Эдийн засгийн хөгжлийн сайдаар энэ хоёр улиран томилогдсонд хийж байсан ажлуудаа үргэлжлүүлэх болов гэсэн хүлээлтийг хүсгэлээ. За тиймээс эдийн засгийн эрх чөлөө хөрөнгө оруулалт зөвшөөрлийн хуулиудыг зөвтгүүлж энэ хаврын чуулгандаа багтаан батлуулах ёстой гэж салбарын эксперт мэргэжилтнүүд хэлж байлаа. За хэрэг чадахгүй бол ерөнхийлөгчийн сонгуул хаяанд тулсан энэ үед хуулиуд батлагдах найдвар улмал алсарна гэдгийг ч санууллаа. Дараагийн салбар бол зам тээврийн салбар. За дэлхийн улс орнуудад тээвэрлэлтийн зардал бараа бүтээгдэхүүнийхээ үнийн дүнгийн 6-8% эзэлдэг. Гэтэл манай улсад тээвэрлэлтийн зардал үүнээс 4-6 дахин их буюу бараа бүтээгдэхүүний үнийн дүнгийн 35%-тай тэнцэж байгаа юм а. Энэ нь үнийн өсөлтийн гол асуудал болдог. Тиймээс тээвэрлэлтийн бодлогод анхаарах шаардлагатай байгааг салбарын мэргэжилтнүүд улиран томилогдсон салбарын сайдад санууллаа. Үүнээс гадна шатгууны үн өссөн энэ үед зам засвар болон тээврийн үйл ажиллагаа явуулахад хүндрэл үүсэж байгаа юм а. Үе үеийн зам тээврийн сайдууд эдийн засгийн өөрөгөөж багтай авто зам болон төмөр зам барихал ажил хийж салбарынхаа бусад асуудлыг орхигдуулж байгааг салбарын мэргэжилтнүүд хэллээ. Жишээлбэл биднийд бараа бүтээгдэхүүнийхээ 70 гаруй хувийг импортоор хангадаг. Гэтэл импортын бараа бүтээгдэхүүнийг тээвэрлэх 200 вагоны дутагдaltaй байна. Үүнээс гадна тээвэрлэлтийн процессыг сайжруулах 2019 оноос хойш гацсан хуурай бомтын төслүүдийг идэвхжүүлэх шаардлага байна гэлээ. Тухайлбал замын үдийн 200 гад хуурай бомтыг хувийн хэвшлэх нь 1.5 жилийн дотор байгуулж тээвэрлэлтийн зардлыг 30%-аар бууруулах боломжтой байгааг хэллээ. Харин агаарын тээвэрт зорчигч болон ачаа тээврийг олон чиглэл рүү тараах боломжтой зангилаа төвийг байгуулах шаардлагатай байна гэлээ. Технологийн бүтээгдэхүүн бол дандаа агаарын тээвэр холбогдно. Тэгэхээр энэний эрэлт хэрэгцээд тохирсон эртхэн шиг энэ бодлогуудаа гарах хэрэгтэй. За агаарын тээврийн хувьд бол мэдээж энэ дорооны хөгжил гэж одоо маш сүүлийн үеийн технологиуд орж ирж байна. Ялангуяа орон нутгийн түгээл, ачаа түгээл
Тэгээд дээр нь шуудан дээр бол заашгүй энэ дороонд их судалж оруулж ирэх хэрэгтэй. Биднэрт энэ үндэсний хэмжээнд бид заашгүй бодлого барих хэрэгтэй. Тэгэхээр өнөөдөр Монголд ямар ч бодлого аль. Автозам болон тээврийн салбарт нийт 240 мянган хүн ажилладаг. Эдгээр ажиллах хүчийг дэмжих бодлого сул байгааг салбарын мэргэжилтнүүд хэлж байна. Тухайлбал жил бүр зам засварын ажилд шаардлагатай материалыг импортоор авахд 700 гаруй тэрбумыг зарцуулдаг байна. Үүнийг дотоодын үйлдвэрлэгчдээс хангаж бизнес эрхлэгчдэд дэмжихийг салбарын сайдтаа уламжиллаа. Түүнчлэн шатхууны үнийн өсөлттэй холбоотой тээвэрлэлт болон зам тээврийн ажлын зардал тогтмол нэмэгдэж байгаа нь тулгамдсан асуудлуудын нэг болжээ. Бусад салбарууд маань бол одоо хувийн хөгжлөд өөрөө хөрөнгө гаргаад барилга зарах ч юм уу, бариа зарах ч юм уу ингээд энэ манай замын салбар бол энэ боломж байдгүй. Зөвхөн улсад тендерээр үйл ажиллагаа авдаг. Тэгэхээр энэ бүх бичиг баримт, норм стандарт, үн бүрдэлтүүд биш. Энэ тарифууд нь энэ өнөөгийн инфляц, энэ үнийн өсөлтүүдийг гүйцэж өөрчлөгддөг 5-6 жил болдог. Иймэрхүү олон хоригдомол байдаг. Ерөнхийдөө одоо гадаадын бүтээгдэхүүн биш, одоо дотоодынхоо үйлдвэрлэгчдийг дэмжиж энэ дээрээ санхүүжилтөд оролцоод хамтарч ажиллах юм бол бид нар бүх төрлийн бүтээгдэхүүнийг хийх боломжтой байгаа болохоор тэн дээр хамтарч ажиллавал илүү таатай байна. Зам тээврийн салбарт автозам, төмөр зам, агаарын тээврийн уялдаа холбоог сайжруулж, логистикийн зөв бодлого төлөвлөлт шаардлагатай байна. Бас тулгамдж байгаа асуудлуудын нэг бол хүний нөөц. Нийт ихтэйд сургуульд суралцаж байгаа оюутнуудын 2% автын салбарын чиглэлээр суралцаж буй оюутнууд эзэлдэг. Гэтэл цөөхөн хідэн төгсөгчдийг гадны улсаас манайхаас 5-10 дахин өндөр цалингаар урьж ажиллуулж, залуу боловсон хүчнээ алдаж байгааг салбарын мэргэжилтнүүд санууллаа. Шинээр томилогдсон байгаль орчны сайдын хүлээж байгаа чухал үүрэг бол COP17 хурлыг амжилттай зохион байгуулах болж байгаа юм а. Учир нь энэ хурал зохион байгуулагдахад ердөө 3 сарын хугацаа үлдсэн байхад бэлтгэл ажил нь хангалтгүй түвшинд байна. 10,000 гадны хөрөнгө оруулагчид ирэх COP17 хурал болох хугацаа хаяанд ирсэн байхад зохион байгуулалтанд оролцож байгаа төрийн бас байгууллагуудад хурлын талаарх мэдээлэл олдохгүй хомос байгааг салбарынхан шүүмжилж байна. Түүнчлэн уур амьсгалын өөрчлөлт цөлжилтийн талаар судалгаа хийх үүрэгтэйж төсөв нь олдохгүй байгаа гэдгийг тэд хэллээ. Эдгээр асуудлаас болоод нэгдсэн үндэсний байгууллагын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй нэр хүндээ алдгаас гадна хуралд зарцуулж буй 300 гаруй тэрбумыг салхинд хийсгэх эрсдэлтэй гэдгийг төрийн бас байгууллагын төлөөлөл шинээр томилогдсон салбарын сайд илэрхийллээ. Яг гардан гүйцэтгэх ажил за энэ өдрийнхний энэ үйл ажиллагааг төрийн байгууллагын яг энэ сектор аавн шүү. Энэ үйл ажиллагааг нь төрийн бүс байгууллагын за жишээлхэд ийм нэртэй төрийн бүс байгууллага аавн шүү гэсэн яг ингээд хариуцсан эзэн холбогдогч гэх юм уу те хариуцсан эрх бүхий байгууллагууд одоогоор эцэслэн тогтоогүй байгаа. Ер нь бол зохион байгуулалтынхаа шатнд маш олон талыг хамарсан маш олон хүмүүс ингээд чадах чинээгээр ажиллаад явж байгаа боловч хөрөг санхүүгийн хувьд бол нэлээд дутмаг байгаа. Учир дутагдaltaй байгаа. Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд 5 жилийн хугацаанд 127 сая модыг тарьжээ. Гэхдээ эдгээр модноос хэдэн ургаж хэдэн үхсэн хэрхэн арчилж байгаа талаар судалгаа болон эргэх холбоо тааруулхан байна гэлээ. Уг нь бол үүнийгээ сайжруулж чадвал олон улсын карбон кредитийн зах зээлээс манай улс мөнгө татах боломжтой учраас үүнд анхаарах шаардлагатай гэдгийг ойн салбарын мэргэжилтэн хэллээ. Карбон кредитийн зах зээлд 900 тэрбум ам доллар эргэлддэг байна. Тус зах зээлд оролцоход бас нэгэн тулгамддаг асуудал бол хууль эрх зүйн орчин учраас ойн тухай хуулийг шинжлэх ажлыг түргэсгэх шаардлагатай байна гэлээ. Нөгөө төгөөр ойн салбараас эдийн засагт 400 гаруй тэрбум эргэлддэг. Мод боловсруулалтыг сайжруулж үүнийгээ нэг их 80 болгох боломж бий учраас үүнд анхаарах хэрэгтэй гэлээ. Ойг эдийн засгийн эргэлтэнд оруулах. Нөгөө талаар илүү удаан хугацаанд зөв зохистой ашиглалтыг тэнцвэржүүлэх. За экосистемийнх нь ач холбогдлыг илүү олон нийтэд түгээх энэ ажлуудыг бол хийх шаардлагатай байгаа. За энэ чүүднээс ойн тухай хууль шинжилэн найруулга хийгдснээр бид саяны яригдсан зүйлүүдийг бүрдүүлэх юм, очныг нь бүрдүүлэх юм нөхцөл болцоо бий болох юм байна. За энэ чүүднээс энэ чинь ирсэн сайдын хувьд болоод манай салбарт энэ чиглэл рүү бас нэлээд ажлуудыг хийж урагшаага алхах байхаа гэсэн ийм найдлага бол бий.
Дэлхийн хөгжингүй орнууд байгаль орчин болон шинжлэх ухааны салбарынхаа судалгаа шинжилгээнд дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 3% тэнцвүүц төсвийг зарцуулж байхад манай улс үүнээс 15-аас 30 дахин бага төсөв зарцуулдаг. Уг нь бол уур амьсгалын өөрчлөлтөд дэлхийн дунджаас 3 дахин их өртөж байгаа юм. Шинжлэх ухааны үндэслэлгүй асуудлуудаа шийдэх нь эргээд эрсдлийг нэмэгдүүлж байгааг салбарын төлөөлөл хэллээ. Аливаа нэгэн одоо юу гэдэг төсөл хөтөлбөр юмнуудыг хэрэгжүүлэхийн тулд нэг санхүүжилт нь яах байдаг гэсэн асуудал. За үүний тулд нэг олон улстай бол уур амьсгалын өөрчлөлтийн санхүүжилтийн механизмууд ингээ бүрдээд ирсэн байгаа даа. Тэгэхээр одоо манай дээр бол хамгийн магадгүй тулгамдж байгаа асуудал бол бид нар газ тэр үндсэн асуудлуудаа ингээд олон улсад хөл нийлүүлэхийн тулд нэгдүгээр мэдээж хэрэг одоо гэдэг хүн хүч техник технологид нар гэх мэт асуудлууд байгаа. Илүү амархан хийж болох асуудал магадгүй энэ хууль эрх зүйн орчныг бол нэгэн талд нь гарах гэдэг асуудал гарч байгаа. Манай улсын нийт газар нутгийн 80 орчим хувь нь газар нутгийн доройтол гэмтэлд өртсөн. Гэтэл судалгаа болон төсөл хөтөлбөрүүдийг ихэвчлэн гадны санхүүжилт тусламжаар хэрэгжиж байгаад салбарын мэргэжилтнүүд шүүмжлэлтэй хандаж байна. Өөрөөр хэлбэл дотооддоо байгаль орчноо нөхөн сэргээх, хамгаалахад чиглэсэн төсвийг нэмэгдүүлэх, үүнээс гадна салбарын мэргэжилтнүүдэд чадваржуулах шаардлагатай байгааг салбарынхан шин сайддаа уламжилж байна. Урсаа хамгаалах хэрэгтэй, ногоон байгууламжийг сайжруулах хэрэгтэй шүү дээ. Цөөлжилт ихсэн гэдэг чинь малын бичээрээсээ өсвөлөл одоо гэрцүүл болж шүү дээ. Нутгийн ч одоо бараг 70% их цөөлжилттэй болсон ч хөвсгөл хүртэл цөөлжилттэй болсон гэж дуудаж илвэ шүү дээ. Байгаль орчны экологийн байдал дээр нөлөөлөхгүй байна л да. Тэрэн дээр жоохон анхаарч ажилласаа. Цөөлжилтэн дээр бол угаасаа л мод л байгаа л да. Тэгэхээр нөгөө модоо хайрлаад модоо шинээр тарьж ургуулгасаа л гэж хүсэж байна. Мод тарий гэлдэгдэн шүү дээ. Мод тарьчаад тэрийгээ сайн арчилж ургуулахгүй байгаа хгүй. Зүгээр яг хөө жилд 1000 мод ч юм уу 100000 мод тарьчаад орхичод байгаа. Тэр нь бол юм тэрийгээ засаад одоо тэгээд модоо сайхан арчлаад ургуулад ингээд яваасаа л гэж бодож байна. Үзэгчдээ Тэнгэр телевизийн 710 мэдээллийн хөтөлбөрийг үзэж байна. За худалдаа хөгжлийн банк улсдаа анхлан худалдааны санхүүжилтийн үйлчилгээг нэвтрүүлж, за энэ зах зээлийн 40 орчим хувийг дангаараа хангаж байгаа юм. Энэ ч утгаараа худалдаа хөгжлийн банк жил бүр төр хувийн хэвшил олон улсын байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх Trade Finance форумыг зохион байгуулдаг. Энэ жилийн хувьд энэ форумаа нөөцийн эдийн засаг сэдвийн хүрээнд зохион байгууллаа. Энэ удаагийн форумаар уул уурхайн салбарын байгалийн нөөц эрчим хүч болон олон улсын худалдааны санхүүжилтийн чиг хандлага, өртгийг бууруулах боломжуудыг хэлэлцлээ. Түүнчлэн банкны бүтээгдэхүүн үйлчилгээгээр дамжуулан харилцагчдынхаа өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхийг зорж байна гэлээ. Экспортын орлогын 90 гаруй хувь нь уул уурхайгаас хамааралтай манай улс тус салбарыг дэмжсэн татвар болон эдийн засгийн бодлогоо сайжруулах шаардлагатай байгааг мэргэжилтнүүд онцолж байна. Форумын хувьд бол бид олон улсын одоо нөхцөл байдал туйлын докторгүй, за бас түш шатхууны одоо хямралт байдал дэлхийн 90 гаруй орныг нөмөрсөн юм тайван тодорхой бус нөхцөл байдал хийж байгаа нь нэгдүгээр онцлог байна. Хоёрдугаар сайн тал нь гэвэл одоо олон жил яригдсан ашигт малтын тухай хууль засгийн газрын хуралдаанд өнөөдөр танилцуулагдлаа. Эх 7 хоногийн засгийн газрын хуралдаанаар дахин орж улс их хурлд өргөн баригдана. Энэ үед болж байгаагаар онцлог байна. Гадаад дотоодын хөрөнгө оруулалтыг яаж хийх вэ? Санхүүжилтийг яаж босгох вэ? За эрчим хүчний хэрэглээг нь яаж одоо сэргээгдэх эрчим хүчээр хангах вэ? Үйл ажиллагааг нь яаж илүү одоо орчин үеийн тийм ээ хиймэл оюун ухаанд суйрлуулсан зардал багтаа үр ашиг өндөртэй ийм одоо санхүүжилтээр одоо энэ салбарыг дэмжих үү тийм ээ. Тэгээ ер нь бол Монгол улсынхаа экспортыг нэмэгдүүлэх, валютын нөөцийг нэмэгдүүлэх, цаашлах юм бол одоо эдийн засгийн болон санхүүгийн доктортой байдлыг хэрхэн нэмэгдүүлэх вэ гэдэг тал дээр бол бид нэр төр хувийн хөвшил, за дээрээс нь олон улсын байгууллагууд хамтраад энэ хэлцээр
хийж байна. Худалдаа хөгжлийн банк өөрөө энэ эдийн засгийг тэтгэгч хөдөлгөж хүчүүлсэн энэ уул уурхайн салбарт одоо голлох одоо анхаарлаа хандуулж энэ салбарын төслүүдийг санхүүжүүлж байгаа нь бол одоо манай одоо юу гэдэг экспортын орлогыг гол бүрдүүлж уул уурхайн салбарын бол томоохон одоо дэмжигч одоо партнер нь гэж бол Төв банк бол харж байгаа. Худалдаа хөгжлийн банк өнгөрсөн онд экспортын голлох салбар болох уул уурхайн салбарын банкны санхүүжилтийн 33%-ийг дангаараа бүрдүүлжээ. Банкны салбарын актив өнгөрсөн онд түүхэн дээд хэмжээндээ буюу 90 их 80-д хүрсэн. Үүнд худалдаа хөгжлийн банк томоохон байр суурийг эзэлжээ. За учирлын засгийн газрын гаргасан анхны шийдвэр нь дансаа хаалгасан аж ахуйн нэгжүүдийн дансыг 1 сарын хугацаатай нээх шийдвэр байсан. Энэ хүрээнд нийгмийн даатгалын шимтгэлийн үрдээ 6042 аж ахуйн нэгжийн хаалттай байсан дансыг нээсэн талаар нийгмийн даатгалын ерөнхий газраас мэдээллээ. Гэхдээ дансыг нээх боломжгүй 290 ажил олгогч байна. Учир нь эдгээр аж ахуйн нэгжүүдийн дансыг шүүхийн шийдвэрээр хаасан учраас засгийн газрын гаргасан шийдвэрийн дагуу нээх боломжгүй гэлээ. 26-ны энэ 4-р сарын 6-ны өдрийн байдлаар бол нийтдээ бол 155.6 тэрбум төгрөгийн үр үсгсэн 6042 ажил олгогч байгаа. За тэгээд мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шилжүүлсэн 60.2 тэрбум төгрөгийн үүртэй 290 байгууллага бол байна. Одоо эдгээр байгууллагуудын дансыг бол нээхгүй битэмжилсэн хэвээрээ байна. Одоо саяны засгийн газрын тогтоолд бол нээхгүйгээр бол энэ тодорхой зохицуулалт бол оруулж гисэн байна. 1 сарын хугацаанд эдгээр одоо засгийн газраас энэ итгэл хүлээлгэж байгаа энэ тохиолдолд ажил олгогч хэрвээ үнэхээр мөнгө төлж чадахгүй бас боломжгүй байгаатай бол хариу дүргийнхаа нийгмийн даатгалын газарт бол очиж бол шимтгэл төлөх хуваар гаргах мөн уулзалтын зохион байгуулах зэрэг ажлуудыг бол хийж хэрэгжүүлж болно. 642 данс 12150 аж ахуйн нэгжийн татвар төлөөгүй байгаа данс гэд нэгдэж байгаа юм байна шүү дээ. Тэ нийтдээ. Тэгэхээр за засгийн газар бол хаадаг хязгаарладаг гэхээсээ илүү нээдэг чөлөөлдөг энэ зарчмыг барина. Хувийн хвшил аж ахуйн нэгжүүдэд дэмжинэ. Гэхдээ төр нь иргэдтэй аж ахуйн нэгжтэй итгэж байгаа энэ итгэлийг бол манай аж ахуйн нэгжүүд бол бас эргээд зүтгэлээр хариулах ёстой шүү дээ. Тийм учраас одоо энэ татвар төлөөгүй байгаа, нийгмийн даатгалд төлөөгүй байгаа энэ компани аж ахуйн нэгжүүдтэйгээ одоо хамтарсан төлөвлөгөө гаргаад одоо иргэн төлөх энэ боломжийг бид нар олгож ийн гэсэн үг шүү дээ. Тэнгэрлээс 7 10 мэдээллийн хөтөлбөр өндөрлөж байна. Хамтдаж анхаарлаа хандуулсан танд баярлалаа.